заавал би энэ зүйлийг хийх ёстой юм болов уу? Хийж иж би ингээд өлбийсэн юм болов уу те? Бас нэг үнцг нь бол өөрөө ч хэлж байгаа зүйл дөө. Яг ингээд би мартагдахгүй байхын тулд би заавал энийг хийж иж ингэж хоолтой байхын тулд те. Тэгээд би бас нэг яг ингээд нэг хугацаанд би ингээд нэг хэвийн амьдралд ингээд гатцсан байсан гэсэн үг. Урлагтай амар дуртай. Тэгэл зохиогоолдууд улаал ингээл яваад идсэн хөхтэйсэн. Тэгээд ер нь л амар дуртай багасаа. Тэгээд өөрчлөгдөггүй гэдэг нь юу вэ гэхээр нөө багийнхаа зурнуудыг харангуй бас юм нөө бөөгч зүйл, гинжин дуртай, ямар ч хамаагүй шил аваа зүвчтэй, гоёх дуртай хөхтэйсэн. Тэгэл одоо ч гэсэн ер нь нэг тиймэрхүү багасаа урлаг тайртай байсан. Манай өвөө болохоор уртын дуучин юм байсан. Тэгээ би өөрөө богны дуучин болцсон. Тийм манай гэрийнхэн яг намайг сургуулаа хаяад рэп карьер одоо рэпер болно гэдээ явахад бол ерөнхийдөө тийм таатай хүлээж аваагүй. Чи тэгээд саяхныг хүртэл одоо чи наадгараа одоо амьдралаа авч явж чадах уу гэж асуудаг гэсэн. Тэгэл ямар ч гэсэн одоо бол амар бүгдээрээ дэмждэг. Анхандаа дэмждэг ч гэсэн ерөнхийдөө нэг жоохон тийм амар их эрсдэл байдаг рэп карьер ингээд хөөн гэдэг чинь тэгээ би өөрөө ингээд бүх амьдралаа дэмжин тавиад тэгээ сургуулаа хүртэл хайж исэн. Тийм би анханасаа өлвизм гэдэгтэйсэн. Мэдхгүй амар тийм хүчрхэг юм шиг санагдаа өлвизм гэхлээр би өөрөө чон дуртай, монголчууд бүгдээрээ чон дуртай. Тэгээд чоны амьдралын философи тэр бүх зүйл нь надад их таалагддаг. Тэнгэрлэг юм амар гоё амтан хямрлаг. Тэгээд өөрөө бас тийм байхыг хүссэн. Тэгээд би ингээд анханасаа хүмүүс өөртөө юм никнейм өгчдөг штеп. Тэгээд ингээд найзуудтайгаа Dota тоглохдоо ч юм уу, Counter тоглохдоо ч юм уу өлвизм тийм нэрээр тоглодог байсан. Тэгэл одоогийн баг миний нэр болцсон л байна да. Тэгээ ямар ч сэндэ манай гэрх наваа гисрээ гэж дуудахад баг тийм сүүлийн үед их дургу болж байна. Яагаад вэ гэхээр нэг гисрийн тууч дээр тэгж гардаг нэг гэрээ марцсан гисэр гээд би тэгээ нэг хэсэг ерөнхийдөө гэртээ тогтдгүй байсан. Ийш тийш явчдаг, гадагшаа ч юм уу ингээд явцдаг. Тэгэл ингээл амар их ажилтай тэгээ их оройтдаг гисдүүд дээр байдаг. Тэгээд чамайг одоо гэрээ марцсан гисрээ гэж дуудсараа одоо тэгээ юу гэмдэ наа жоо гэж бас гэрийнхэн дууддаг. Тийм манай гэрийнхэн л тэгж дууддаг юм хэд. Жоох наа гэж дууддаг. Тэгээд гэрийнхэн бол анхандаа амар загинд байсан. Тэгэл ингээл сонь юм шивтсэн чи юу шивүүлээд байгаа. Тийм жижигэн баахан олон юм шивүүлжсэнээс юм нэг гоё чанартай том юм илгчээж гээл анхандаа амар тэгдэг байсан. Тэгэл сүулдэ ч юм уу ялцсан. Тэгээд нүүрэн дээрээ сүулд нэг юм шивээс илгэсэн чинь гэрийнхэн ихч маань их ил уралсан да. Тэгээд тухайн үед ихч маань гадаадд байсан. Тэгэл видео коллоор хийхдээ би яг энэ талаасаа ингэж ярьдаг. Тэгээд сүүл наваа нүүрэн дээрээ амар тэгж захидаг байсан бохгүй юу? Нүүрэн дээрээ л шивээс илгэж болохгүй чи одоо гар мар бие мий чинь бол одоо өнгөрчтэй. Чи одоо ямар ч ажил хийж болно, ямар ч юм нэгж болно. Нүүрэн дээрээ л төвөл чимний дүү биш шүү гэдэг чийсэн. Тэгээд рэпрүүд өөрсдөө аяа идэг рэпрүүч байгаа. Тэгээд продюсерүүд маш чухал рэпрүүдэд тэгээд гадны битнүүдийг майнуудыг худалдаж аваад уран бүтээл хийх тохиолдолч байгаа. Өөрсдөө хийдэг уран бүтээлч байгаа. Ерөнхийдөө ихэнх рэпрүүд баг сайн продюсерүүдтэй байж амжилтанд хүрдэг. Би анх аяа өөрөө хийдгүйсэн. Тэгээд амжилт олохгүй гэдгээ мэдээ. Тэгээд сайн өгчтэй л анхаарсан. Яг уу ая хийхэд яг юу мэр чимтэй надаа нэг л миний хийх хэстэй биш юм шиг санагдсан. Тэгээд яг ингээд дуртай ч гэсэн нэг л яг болж өгдөгөө. Тийм. Яг авьяастай хүмүүс чинь цаанаасаа нэг юм яаж хийж байгааг гоё дуурчаад байгаа байхгүй юу? Би болохоор чадахгүйсэн. Үгчтэй илүү сайн байсан, үглэхтэй сайн байсан. Намайг гисэр гэдэг, хаяа бас тесэртэй, гүдэр болгон өглөө эртнөрнөөс сэрдээ гэд. Тэгэхэд би нэг 14 мөр 13 настай л. Анхандаа бол би ингээд гоё сонсогдох тий гоё өөртөө таалагдсан тийм зүйлийг хийхийг хүсдэг байсан бол одоо ерөнхийдөө юм хариуцлагатай тэгээд бусдад одоо бас нэг юм мэдээлэл хүргэж байгаа үүднээс цензуртэй хандахыг их боддог болсон. Гэхдээ яг хуу тэглээгээд бас бүх юмныхан балансыг заавал ингэж жоохон бодож явах хэрэгтэй болов. Зарим нэг ингээд анхандаа бас ингээд юу ч бодохгүйгээр хийцэн байсан зүйлүүд хүмүүсийн амьдралд бас нөлөөлж байгаа гэдэг үднээс бас боддог болсон тийм.
урлын хүмүүс ёс зүйтэй байх хэрэгтэй гэж боддог л доо. Би ингээ хэлчихлээр бас яд юм бол яг дуун дээр ямар ч байж болно л доо. Яг дуун дээр бол миний хувьд бол би бол бас нэг жоохон тийм төс тасгдсан тийм нөхөр штэ. Тэгээ миний дуунуудаа сонсч исэн хүмүүс бол ерөнхийдөө ямар тийм цензургүй авч байна тий. Яг тийм байсан ч гэсэн би авч явах байдал дээр бол мэдээж уран бүтээлч хүн гэдэг чинь ийм all around тий бүх талаараа ийм гоё ийм балансыг барьсан ийм гоё тийм байж ижил мундаг уран бүтээлч байдаг аахгүй. Жишээлбэл сайн дуу хийдэг байлаа гээл тэр хүн сайн уран бүтээлч. Тэр хүн нийгэмд хариуцлагатай, бие зүг авч явдаг, хүмүүжлтэй, ёс зүйтэй, тэгээд гэр бүлтэй ч гэсэн ийм амар гоё мундаг, тийм мундаг байж гоё ийм амьдралын хэм маягийн ийм өлөр дүр айл үзүүлдэг. Тийм уран бүтээлч гэж мундаг уран бүтээлч гэж хэлэх баха миний хувьд бол. Тэрнээс биш нэг дууг нь YouTube гэдэг сайтн дээр нэг ийм хэд оронтой, за 7-8 оронтой үзэлт авчлаа гэд тэр хүн хүмүүст яаж харьцаж болно гэсэн үг шүү дээ. Зоригтой байх хэрэгтэй. Хүн болгон зоригтой байх хэрэгтэй гэж үздэг. Тэгээд ямар нэгэн зориггүй хүн бол яг тэгэл усанд ингэж яг хөвж явж байгаа доош ингээд унаал явж байгаа ямар ч оролдлого хийхгүйгээр живж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг ингээд зүгээр л нэг юм хөвж явж байгаад живэд дуусахгүй юмсан гэж боддог. Түүхэлтэй юмсан, дараа нь ингэж дусагдах юмсан гэж боддог доо. Яг үнэн хэлэх юм бол миний амьдралын сүүлийн 2 жил, 3 жил аягүй их тийм ачаалттай сэтгэл зүйн үед их ядарсан жил байлаа. Сэтгэлийн эрүүл мэндийн өвч, биеийн эрүүл мэндийн өвч ерөнхийдөө жоох асуудалтай жилүүд байсан. Заавал би энэ зүйлийг хийх ёстой юм болов уу? Хийж иж би ингээд болвизм юм болов уу те? Бас нэг үнцэн нь бол өөрөө ч хэлж байгаа зүйл дөө. Яг ингээд би мартагдахгүй байхын тулд би заавал энийг хийж иж ингэж хоолтой байхын тулд те. Тэгээд би бас нэг яг ингээд нэг хугацаанд би ингээд нэг хэвийн амьдралд ингээд гатцсан байсан гэсэн үг байхгүй. Би заавал ингэж дуу хийж ингэж тэрүүгээрээ би ингэж амьдэрдэг. Тэгжиж би сайн найзуудтай болдог. Тийм миний амьдрал яг иймэрхүү цирклээр явж исэн. Тэнгүүт би одоо тэр хугацаанд гатцсан байжсныгаа мэдгүй. Одоо тэнгүүт ингээд би өөрөө ингэж илаашраад идгээд тэнгүүд би ингээд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Зөндөө зүйл ингэж мэд сурах хэрэгтэй байна. Хүн болгон намайг ингээд чи мундаг шүү, чи лаг шүү гэд ингээд дагаад нь би юусэн ингээд жоохон сохорчод исэн юм байна. Тэгэхээр би одоо өөрөө амар гоё тайван дуртай зүйлээ дурлаж хийх хэрэгтэй юм байна. Тэгээ бас надад мэдхгүй зүйл маш их байгаа юм байна. Ерөөсө ханах болоогүй юм байна. Дандаа өлсөглөн байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тийм болохоор би одоо дахиад сурж байгаа. Тэгээ би сургуулаа одоо энэ хавар төгсөн. Жижигэн хүнд унаад эргээд босоход ухамсар хамгийн чухал юм шиг санагдсан. Хүн яг унахтаа дахиад ингээд яг ингэж эргээд миний хайртай хүмүүс намайг ингэж хайрласаар байгаа. Ямар ч үед намайг хайрласаар байгаа. Тэгээд тэр сэтгэлийг нь хөсөрдүүлчихгүй юмсан. Тэгээд тэр бүх зүйл хитгэж өгөө байгаа дээр хайртай хүмүүсийнхээ төлөө амьдрий гэж бодсон бодвол хүч өгдөг юм шиг санагдсан. Тийм би амар гоё юм болсон амар юм догтлоод бүх юм амар гоё санагдаад амьдралаас ингэж юусаа авч мартцсан байсан бүх мэдрэмжүүдийг би мэдэрч эхэлж байгаа байхгүй юу? Хүн ингээл амар гоё догтлоод дурлал тэгэл тэр хүмүүсийнхаа төлөө ингээл амьдрал ингээл жоох юм ч гэсэн урамшаал амьдрах амар гоё штэ. Тэгэхгүй ингээл худлаа магтаал дунд ингээд төөрөөд амьдраад тах яг тэр юмдаа л тасаад тахлаар бүх юм нандин энгийн зүйлийн мэдрэмжүүдээ бүгдийг мартчихсан юм шиг санагдсан. Тэгээд дахиж тэр амар гоё мэдрэмжүүдийг мэдэрч эхэлсэн. Ерөнхийдөө ингээд хүн амьд байгаагаа мэдрэх амар ад жаргалтай санагдчихээн. Би одоо ингээл суугаал ингээл ярьслага өгж байгаа, түүжрээл явж байгаа ч гэсэн ингээл нэг юм ядарсан ч гэсэн ингээд гоё. Энэ юусэн мартцсан байсан бохоггүй юу? Би нэг амар мундаг юм шиг ирлээ өөрийгөө төсөөлөд яваад исэн. Би болохоор нөгөө нэг юухийн цомог хийдэг рэпер. Тэг яг ингэж нэг ажиллахтаа амар ингэж бүтэн амар олон прожектыг яг ингэж багцлж аваад хийдэг. Яг уу байж байгаа л нэг хит хийчи, байж байгаа л нэг алтуурны дуу хийчи гэдэг үүднээс юусэн ханддгүй. Яг нэг юм бүтэн юм цогц нэг юм хий гэж боддог.
Тийм тэр дунд ямар ч утга агуулгатай дуунууд байгаа. Яг нь би одоо 3 цомог гаргасан байгаа. Одоо 4 дахь цомог маань ажиллаад эхэлсэн. Тэгээд энэ 3 цомгийг яг ингээ анханаас нь авахлаад ингээ дараалал сонсох юм бол ерөнхийдөө үзэл бодол маань бас их өөрчлөгдсөн байна. Уран бүтээл, дуу гэдэг зүйл ингээд зөвхөн үг, ая тэгээд юм санаа байгаад тэгээд ингээд тийм ингээд бүтчихдэг зүйл биш юм бэлээ. Дуу, санаа гол нь тэгээд тийм чинь ингээд мэдрэмж тийм юм сүнслэг зүйл үлдчихэж байгаа. Тэрэн дээр ингээд хүн сонсоод яг юу мэдрэгдэж чинь, яаж дуугарсан байна те. Тэр атмосфер те юмнууд нь ямар хөө байна, хүнд ямар мэдрэмж өгч чинь. Тэр амар чухал. Тэгээд хүн болгоны мэдрэмж тэнцээ шал өөр гардаг. Хүнд адилхан шүлэг өгөөд, адилхан юм ая өгөөд ингээд уран бүтээлчээр дуу хэллээ ч гэсэн шал өөр юм мэдрэмж өгдөг байхгүй. Тэгэхээр хүн болгоны юм мэдрэмж тэнцээ дуун дээр үлдчихдэг гэсэн үг байхгүй. Сүнслэг мэдрэмж. Тийм. Тэгэхээр хүн болгоны өөр мэдрэмжүүд. Миний бас тэр нэг вольфизм гэдэг өөр тэнцээ нэг мэдрэмж байна. Тэгээ бус уран бүтээлчтэй бас өөр тийм мэдрэмжүүд байгаа. Хувь үнэ манай гэрхэн намайг юм ирэх тэгээ дураараа тэгээд ийм цайлхан цагаан л гэдэг юм. Тэгээд манай найзууд бас тэгдэлтэй. Тэгээд миний хувьд бол бас тийм жоохон тийм амархан сэтгэл хөдлөл нэг тийм юм сонин амар амархан баярлцдаг, амар амархан уйлждаг, энэ хүүхэлтэй үзэж байгаа л уйлждаг ч юм уу тийм юм жоохон тийм цайлхан цагаахан юм байдаг гэж магадгүй. Гэхдээ яг вольфизмын ингээд дуунуудыг сонсоод гэх юм бол шал өөр мэдрэмж өгдөг шүү дээ. Тэнгүүт ингээд яг надтай ингээд харьцаад үзсэн хүмүүс анх харьцаад уулзаад үзсэн хүмүүс болохоор ийм хүн байсан юм уу чи ямар хөөрхөн гээл тэ чи ямар хөөрхөн хүүхдтэй гээл тэ яг нэг тиймэрхүү гэж магадгүй зөөлөн хөөрхөн гэж магадгүй хайрлах сэтгэлгүй болоод байгаа нь болохоор бид нэр энэ нийгэмд ингэж туйлдаад байгаа талах яг энэ нийгэмд ингээд хар бараан зүйлтэй ингэсээр хагаад нэг хайрлах сэтгэлгүй болж байгаа нэ үнэхээр үнэлэлтэй ямар ч зүйл дээр тийм их орондоо хайргүй хүмүүс болцсон баха. Монголын эмэгтэйчүүд амар юм шалгуур дунд амьдарч байгаа. Тэгээд бас амар хүчтэй байгаа. Тэгээд Монголын эрэгтэйчүүд нь бас яг ерөнхийдөө айгүй тийм жоохон эмэгтэйчүүдтэй голөгдохоор байгаа гэдэг нь бол үнэн байх гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө шүү дээ. Яг монголчууд яг лаг потенциалтай тийм хүмүүс л дээ. Гэхдээ яг эмэгтэйчүүд нь илүү их тийм хариуцлага ирээд тэгээд амар тийм амьдралаа авч явдаг эмэгтэйчүүд тийм хүмүүс амар их болцсон одоо юу гэх юм альба эмэгтэйчүүд гэх юм уу тийм хашир хүчрхэг тийм эмэгтэйчүүд их байгаагийн хэрээр эрэгтэйчүүд нь улам ирэх болоод байгаа юм болоо гэж би бас бодоод байгаа. Монголын эрэгтэйчүүд одоо амиа оролттой амар үзүүлэлттэй байдаг шүү дээ. Тийм одоо насжилттай эрэгтэйчүүд. Тэгээд ямар ч хэлсэн тийм хад чулуу биш Монголын эрэгтэйчүүд тэгээд гоё тийм мэдрэмжтэй байгаасай л гэж боддог. Гоё ярилцдаг, гоё мэдрэмжүүдээ илэрхийлждэг, гомд үедээ гомдчдаг, уйлждаг. Тэгтээ уйллаа гэдэг эрэгтэй хүн тийм доошоо орчих бас биш. Адилхан хүмүүс болохоор. Миний хувьд бол бас намайг ингээл хүмүүс ингээд ямар нэг үзэл бодлоо хэлээд энэ тэнд очиод ингээд зогсоход бол шууд гаднах байдлаар ч юм уу эсвэл миний хийж байгаа зүйлээр шууд дүгнждэг 100%. Тэгэхээр би ингээд дуураад би ингээд манай найзууд ингээд гоё юм яриад тэгээд хүмүүс яг тэрийг яг цаатлынх нь ингээд санааг нь ойлгох нь айгүй ховор байдаг. Тэгэхгүй ингээд наадах гаднах байдлаар дандаа дүгндэг байхгүй. Тэгээд за би ингээ хүмүүст ингээд үзэл бодлоо хэлээд илэрхийлээд өөрийнхөө санааг яаж хүргэх вэ гэд би нэг гаргалгаа авсан л тоо. Би өөрөө энэ боловсралтай бусдын ингэж өөртөө ингэж итгэл үнэмшилтэй ингэж надад итгүүлэх тийм амир юмтай болцоод тэгээд юм ярихад намайг одоо энэ мөн шивэстэй харт тамхичин батсан юу гэдэг байгаа энэ юу мэдтiin гэдэг хандлага нь буурах байх гэж бодож байгаа. Тэрний төлөө би ингээд давхар сураад тэгээ бас зөндөө юмс үзээ боловсрох гээд хичээж байгаа. Энэ жилийн зорилго бол би мэдээж цомгоо гаргана. Тэгээд цомгоо гаргаад би анхныхаа бие даасан тоглолтыг хийнэ гэж зорж байгаа. Тэгээд мэдээж хувийн амьдралдаа одоо юу гэх шинжилэлт хийнэ. Тэр бол мэдээж ингээ ойлгомжтой ингээд гэрлэх хурмаа хийх тэгээ хүүхдтэй болох гэдэг ч юм уу те хувийн амьдралдаа
шинжилэлт дэвшилт хийхийг хүсэж байна. Тэгээд ямар ч үсэн энэ жил зөндөө гоё уран бүтээлүүдээр намайг дэмждэг, сонсдог хүмүүстэйгээ уулзнаа гэж амлая.